Хөлбөмбөг гэж юу вэ? Яагаад энэ спортыг дэлхийн 7 тэрбум хүний 5 тэрбум нь хайрлаж биширдэг вэ? Ирч хүч, сенсац, гайхалтай тоглогчид, итгэмээргүй гоолууд, баяр баясгал, уйтгар гуниг. Байж болох бүх гайхамшиг өөртөө зогсоосон болохоор тэрэ. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг даваа лав гаргуудад SBS-ийн 1-р суугаа. Сансар HD спортын багц сувгийг танилцуулж байна. SBS Prime, SBS 2, SBS 3. Дэлхийн шилдэг Английн Премьер Лиг болон аваргуудын лигийг албан ёсны онцгой эрхтэйгээр мөн тулааны ертөнцийн оргил UFC-гийн гайхалтай мөчүүд. SBS World спортын шин содон мэдээ сонирхолтой баримтат кинонуудыг 24 цагийн турш. SBS зөвхөн Сансар HD дидиш кабелаар захиалга авч байна. SBS HD Монголын тэргүүлэх спортын сувг. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн 5 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд юуны өмнө зочин хөтлөгч болж байхдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За үзэгчдээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө дугаараар бид та бүхэндээ бол Руд ван Нистелрой Манчестерт өнгөрүүлж ирсэн он жилүүдийн талаар ярилцах болно. Өмнөх дугааруудаараа бид Роналдо, Бекхэм, Рио Фердинанд нарын түүхүүдийг бол та бүхэндээ сонирхуулсан байгаа. За мэдээж энэ тоглогчдын хөшигний цаана болж ирсэн үйл явдлыг Фергюсон номон дээр яаж бичсэнийг бол та бүхэндээ дурдах юм аа. Дахин бас мэдээллийг сэрүүлэхэд бол Фергюсны ном одоогийн байдлаар 803,000% борлогдож нийтдээ 10 сая паундыг олсон гэсэн ийм мундаг амжилтыг үзүүлчихэд байгаа. За тэгээд энэ ном бол Монголд ямар ч байсан албан ёсны одоо ямар нэгэн тийм эрхтэйгээр зарагдаж эхлэегүй байгаа. Ямар ч байсан манай Балжаах бол Орос хэлнээс та бүхэнд орчуулан одоо ингээд чадах хатгаараа бид та бүхэнд бол нэвтрүүлэг болгоод хүргэж байгаамаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг бол Нистелрой эрхэлж байгаа учраас бүгдээрээ хамтдаа уламжлал ёсороо Нистелройн товч намтартай танилцчаад за тэгээд студидтэй эргээд уулзъя. Голландын голын машин Руд ван Нистелрой 1976 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Голландын умард Брабантад мэндэлжээ. Нутгийн 3 хүүхдийн академиэр хүмүүжсэн Руд 21 настайдаа Голландын дээд багуудын нэг Хернвен багтаа гэрээ байгуулж улмаар тэндээ 1 жил тоглохдоо 31 тоглолтод 13 удаа айлын хаалгыг мэлажээ. Энэ үзүүлэлтэн түүнийг шилдэг багуудын нэг PSV Eindhoven авчрахад хүргэв. Тэр PSV-д нийтдээ 3 улирал тоглож 67 тоглолтод 62 гол оруулсан дэндүү гэхэд дэндүү супер үзүүлэлтийг үзүүллээ. Ингээд Нистелрой өөрийгөө Голландд биш дэлхийд тоглох ёстой гэдгээ сануулв. Энд ч сануулга биелэлээ олж тэр 2001 оны 100 Английн алдарт Манчестер Юнайтед багтай нэгдлээ. Тэр 5 жилийн 19 сая паундын гэрээг улаанчд бүртдээ үлгэлжээ. Мэдээж түүнийг Алекс Фергюсон багт нэгтгэх ажлыг зохион байгуулсан. Тэр Манчестерт нийтдээ 5 жилийн хугацаанд 200 орон тоглолтод оролцож 150 голыг оруулж голын машин Супер Руд зэрэг хочуудыг хөгжөө нэмжлээс хүртсэн юм а. Тэр Манчестер тоглож явах хугацаанд Премьер Лигийн 8 тоглолт дараалан гол оруулсан амжилт нь урд нь байгаагүй. Одоо ч өвдөгдөөгүй рекорд хэлээ. Мөн аваргуудын лигт нэг үлрэлд 10 гол оруулж мэрэгэн бууч болсон. Нийтдээ 56 голтой аваргуудын лигийн бүх цаг үеийн түүхэнд 4-р бичигддэг юм. Түүний урд мэдээж Раул Гонсалес, Лионел Месси, Криштиано Роналдо нар бичигдэж байна. Нистелрой Манчестерт байх хугацаанд олон ч домогт сайн тоглогчдтой мөр зэрэгцэн тоглож байлаа. Тухайлбал Энди Коул, Dwight York, Diego Forlan, Sheringham, Solskjaer, Luis Saga. Мөн орчин цагийн супер тоглогчд болох Роналдо, Руни нартай цуг алба ашиж явсан түүхтэй. Руд ван Нистелрой Манчестерт ярихэмгүй сайн тоглож, бараг л тоглолт бүрт гоолдон маш сайн байсан ч ганц том асуудал байсан нь тэр багийн дотоод дугаар амжилтыг эвдэгч байлаа. Хамт мөр зэрэгцэн тоглож явсан тоглогчдоо байнга шүүмжилж, мөн шин залуу үе болох Роналдо, Руни нарыг дээрлэхэд салахгүй байсан нь Фергигийн санааг зовоодог байлаа. Ингээд яг энэ хурцдмал үеэр лигийн цомын финалд Манчестер Юнайтед Wigan Athletic-тай уулзахад Фергюсон Нистелройг талбайд гаргаагүй. Ерөнхийдөө Рудийн Манчестерээс явах хэлэх болж байлаа. Тэр 2006 оны 100 Испаний алдарт Реал Мадрид багтаа гэрээ байгуулан Олд Траффордыг орхисон билээ. Супер голлон залуугийн карьерийн хамгийн оргил мөч нь улаанч дөрөвтэй өнгөрсөн. Би тэр багийг хэзээш мартахгүй гэж хожмоо дурсжээ. За Руд ван Нистелрой гэж хэн бэ гэдэгтээ бас манай мэддгүй байсан үзэгчд багахан ч гэсэн мэдээллийг авсан болов уу гэж найдаж байна. За ингээд бүгдээрээ ямар ч байсан хамтдаа ярианд айлбах хурднаар шилжин орцгоё. За ингээд Руд ван Нистелрой 1976 оны 7 сарын 1-нд төрж байсан нисдэг Голланд очтой Голланд залуу голын борог бол жинхэнэ утгаар нь одоо олон улсын лигүүдэд оруулж байлаа. За Манчестер Юнайтед анх ирсэн түүхээс нь хоёлаа ярилцаад эхлэе те. Манчестер Сансар HD спортын багц сувгийг танилцуулж байна. SBS Prime, SBS 2, SBS 3.
Дэлхийн шилдэг Английн Премьер Лиг болон аваргуудын лигийг албан ёсны онцгой эрхтэйгээр мөн тулааны ертөнцийн оргил UFC-гийн гайхалтай мөчүүд. SBS World спортын шин содон мэдээ сонирхолтой баримтат кинонуудыг 24 цагийн турш. SBS зөвхөн сансар HD дидиш кабелаар захиалга авч байна. SBS HD Монголын тэргүүлэх спортын сувг. Дэрсэн түүх нь бол одоо Нестлрогийн хувьд бол үнэхээр сонирн л доо. Сэр Алекс Фергюсны бол одоо дүүн юм шиг байгаа. Тэр бас нэг тийм гадуур бол одоо тэгээд ер нь авиасыг бол одоо судлаад явж байдаг. За ингэж явж байтлаа бол одоо нэг өдөр бол Галланы Хэрнвэн гэдэг багт бол ер нь ирээдүйд бол одоо томхон багуудын арааны шүлсийг асгаруулсан мундаг давтлагч гарч ирэх царайтай байна. Тэрийг очиж үзээч тэр хүүг гэдэг ингэсэн. Тэгээ Ферги бас тэрэн дээр нэг тийм яаравчилж хөдөлгөөгөөр алгуурлаад байж итэл бол одоо Пэсвэ Эндховн багтаа бол одоо гэрээ байгуулчихсан. За ингээд том багт очихоор бол одоо жинхэнэ нүүр царай нь бол харагдана гэдээ хараад байж итэл бол ер нь бол одоо бололцооны давтлагч бол одоо байна. Гиндэ. За. Тэгэнгүүт нь нөгөө эмч томчнороо явуулаад очиод нэг вивэлдрын нэг үзэж хараад ир гэсэн чинь эрүүл мэндийн үзлэгт бол ерөөсөө орохгүй зүхтаас игээд ингээ байгаад идэв. Тэгээд Эндховны эмч нартай уулзаад энэ нөхрийн та нар вивэлдрийн талаар бид нарт нэг тийм мэдээлэл өгөөд яагаад цухтаагаад байна. Наад чи ерөөсөө яагаачгүй зүгээр гэд. Ферги бол сонсцсон байсан гэж байгаа. Өвдөг асуудалтай гэдгийг. За. Тэгэнгүүт нь энэ өвдөг яагаад ингээд асуудалтай юм биш үү наад чи энэ төр гэдгсэн чинь үгүй зүгээр сайн нэг жоохон нэг тийм баг зэргийн гэмтэл бол авсан. Энэ бол зүгээр гэв. Тэгэнгүүт л ерөөсөө яг нэг удаагийн бэлтгэл дээр бол да ерөөсөө өвдгөө уриал чарлаад унж байгаа бичлэг бол одоо Фергюсонд бол одоо хүрээд ирсэн баг. Тэгэнгүүт Ферги бол одоо үнэхээр тэрэн дээр бол одоо яг л нэг өөрийнхөө нэг авъя гэсэн юмыг авдаг нэг тийм хурдан мөрний уяачин зангаргыг гаргаж заараад гэж нэмжлүүлэхт нь ерөөсөө бүгдээрээ хараа хяналтаа бол ерөөсөө өчүүгэндүүдийг сулруулж болохгүйгээр сайн харъя. Яг энэ нэмжлэгээ сайн явагдаад дараа нь аль сайхан болцсон хүнийг тэргэж барах уу? Энэ нөгөө өвдөгний ерөөсөө нөгөө л чагтан холбоос тэгээд тэр хэмтсэн тийм учраас бол одоо бараг бүтэн жил бол одоо тоглоно гэсэн ойлголт бол одоо байхгүй болчиход байж байгаа. Тэгээд ингээд Америкт очиод эмчлүүлж явах оронд нь Ферги бол одоо байнга утас шүрмсээр ярьж бие хаагийн асуунгаа бас санаа зовлтгүй шүү. Карьер чинь үргэлжлэе шүү. Бити санаа сэтгэлээр унаараа өөдрөг бай, эрч хүчтэй бай, хурдан эдгэрхийг бод, чамайг эдгэрэх чинь бид нар бол одоо чамтай гэрээ байгуулнаа гэд. Ингэж араас нь анхаарал тавьж эмчилгээнийх нь одоо бараг тэр заавар зөвлөгөөг нь хүртэл Манчестерийн эмч нар бараг харж санаа оноогоо тэр эмчлэгч эмчтэй солилцож барьж ээж ингэжээс нэг юм 2001 онд ирээд тэгээд Аяксын эсрэг бас нэг тэр Эндховнд байхдаа Галландын цомд тоглонгууд нь тэрнийх нь бичлэгийг харсан чинь ер нь хурд мурд нь бол ер нь байна гин. Is dit zijn tweede explosie? Dit is zijn tweede explosie en nu is het dik in orde. Deze actie tegen Sunday Oliseh voor nummer 23 van de competitie is getekend. Ruud van Nistelrooy. Тэгэнгүүт нэрөөсөө шууд ингээд аваад гэрээ байгуулад 2001 онд. Ерөөсөө анх гэрээ байгуулсан түүх нь бол нэг ийм юм билээ. Өвчтөе хүнийг тэгээд одоо эмчилгээнийх нь явцад бол да анхаарлаа тавьсараад гараад ирэнгүүт нь үгүй шууд авсан л. За тэгээд ямар ч үсэн хэдий одоо өвдөгний чагтай холбоосоор Руд ван Нестлрой гимтээдсэн байсан ч гэсэн энэ нь бол гайгүй асуудал байгаагүй. 2001 онд 108-ны солилцоогоор Руд ван Нестлрой Манчестер Юнайтед газардсан байгаа. За нийтдээ бол 220 тоглолтод оролцож 150 голыг оруулж ирсэн. Ийм мундаг үзүүлэлтийг Руд ван Нестлрой карьерийнхаа туршид үзүүлсэн. Дээрээс нь Премьер Лигийн 8 тоглолт дараалан гоолдож байсан гэдэг мундаг үзүүлэлттэй байгаа. За энэ үзүүлэлтийг бол урд нь 7 тоглолт дараалан гол оруулснараа Терри Анри болон Алан Ширер нар эзэмшдэг байсныг нь Руд ван Нестлрой ямарч өсө өөрийнхөө нэр дээр бичүүлсэн байгаа. Мөн дээрээс нэг үлрэлд бол аваргуудын лигт 10 голыг оруулж тухайн жилийнхаа бас аваргуудын лигийн шилдэг хөлбөмбөгч болж байлаа. Ер нь бол олон амжилтыг дагуулж байсан. Жинхэнэ бол
товтлогч хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг бол олон нийтэд таниулсан ийм хөлбөмбөгч байгаа. За тэгээд бас олон одоо гайхалтай амжилтын ард бол мэдээж хар зүйлүүд бол байсан тийм. За Руд ван Нистелройг бол багийн уур амьсгал эвдэгч гэж олон хэвлэл мэдээлэлээр бол ярьдаг байсан. За энэ тухай Фергюсон номон дээр чухамыг юу гэж ütсэн байна гэдгийг ярихгүй юу? Энэ тухай Руд ван Нистелрой ирснийхаа дараагаар бол одоо Криштиано Роналдог авчирлаа гэдэгт бол одоо ер нь сэтгэл дундуур байгаагаа бол одоо янз бүрийн байдлаар их илэрхийлдэг байсан. Криштиано Роналдог их дарамтлагдаг байсан. Криштиано Роналдо ч нөгөө л аав нь нас орсны дараахан бол одоо Криштиано Роналдог дээрлэхэж янз бүр олчоод дараа нь тэгэл чи уулж очиод аавдаа хилээж мэлээж энэ төр гээл одоо сэтгэл зүйн байдлаар ч гэсэн дарамтлаад ерөөсө болдгоо байсан. Тэр аав нь бол одоо яг тэр аав нь гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэх юм бол Португал дасгалжуулагч Карлос Кейруш Фергигийн туслах байсан. Криштиано Роналдод их анхаарал халамж тавьдаг байсан учраас нэг ёсондоо бараг чи над 2 дугаар дасгалжуулагчдаа очиод гоншигнооч гэж хэлээд одоо тухруу няслаад байдаг байсан юм байлгүй дээ. Тэгэнгүүт тэр үед нөгөө хөндлөнгийн хүн харах юм бол дөнгөж аав нас орсны дараа бас ингээд аав руугаа үлээд очиж гээд байгаа нэг тийм хүнийг зовлон дээр нь зовлон нэмээд тавлаад байгаа юм шиг ерөөсөө нэг иймэрхүү байдлыг бол ерөөсөө байнга гаргадаг байсан. Тэгээд тэр арын шин залуу хамгаалагч нарыг бол одоо ерөөсөө нэг цэргээр ярих юм бол одоо нэг оны ялгаа гаргаж их дарамтлагдаг ерөөсөө энгийн нэг үед бол ерөөсөө ийм байсан. Мөн юуны Манчестерийн бас нэгэн азаргнуудын нэг одоо Рой Кин гэж багийн ахлагчийн урдаас бол одоо хүмсэг зангидаж бол одоо ер нь босч ирдэг хүн нь бол одоо Нистелрой байсан да. Тэгээгүй байсан бол одоо тэр Манчестер Юнайтедийн хувцас солих өрөөнд дотор ер нь олон халуун асуудлууд бол одоо ер нь дэгдэхэд бол одоо байг гэхээргүй одоо Нистелройгийн тэр муухай зан аран шин бол одоо ер нь тэгээд заримд нь ч одоо хэрэгтэй заримд нь хэрэггүй тэгээд ер нь нөгөө өөрөө бол ерөөсөө сүүлдээ Реал Мадрид руу явах юм бол одоо хүслэн болоод ер нь явна орно гээд тэгж жагаад гэрээгээ шинчлэе гэсэн. Сансар HD спортын багц сувгийг танилцуулж байна. SBS Prime, SBS 2, SBS 3 дэлхийн шилдэг Английн Премьер Лиг болон аваргуудын лигийг албан ёсны онцгой эрхтэйгээр мөн тулааны ертөнцийн оргил UFC-гийн гайхалтай мөчүүд. SBS World спортын шин содон мэдээ сонирхолтой баримтат кинонуудыг 24 цагийн турш. SBS зөвхөн Сансар HD дийдиш кабелаар захиалга авч байна. SBS HD Монголын тэргүүлэх спортын сувг. Гэрээгээ шинчлээд шинчилсэн гэрээн дээрээ бол одоо ерөөсөө Реал Мадрид намайг авъя гээл би явъя гээл 35 саяыг төлчихөл юм бол шууд явна гэсэн заалт оруул тэхгүй бол би болиё гээд ингээд идэг байсан. Тэгээд Руни, Криштиано Роналдо хоёрыг энэ хоёр бацаантай чинь би яаж аваргуудын лигэд төрүүлэх юм. Миний мөрөөдөл бол аваргуудын лигэд төрүүлэх. Би ийм л мөрөөдөлтэй хүн энэ төр гэдэг ерөөсөө тэр хоёрыг ерөөсөө баг байна гэдэг ингээд ерөөсөө бүр сэтгэл дундуур байдлаа илчлээд болохоо байсан. Берги тэр гэрээ шинчлэхэд Берги бол аргаа бараад Нистелройгийн үгэнд бол доорсон гэж байгаа шүү дээ. Гэхдээ чи энэ хоёрыг гарын ганцхан хөлийн дөрөнд хүртэл байж байгаа шүү дээ. Энэ хоёр чамд бол хань болно. Энэ хоёрыг багаас нь бид нар бол одоо ерөөсөө хараа салгалгүй харж байсан, үдсэн, харсан, судалсан. Энэ хоёр бол агуу хөлбөмбөгчд олно гингүүд Руд ван бол ерөөсөө тийм юм гэж байхгүй. Би наарын чи үлэх юм бол миний бараг насгүй үзэхгүй ухааны юм. Одоо монголоор бол ерөөсөө тэгээд савл хийвэл явна л гэдэг. Тэгэл ерөөсөө бэлтгэл дээр хэрүүл оруул хийдэг одоо ийм л нөхөр байсан байгаа. Аран шингийн хувьд бол за Аран шингийн хувьд бол ер нь Руд ван Нистелрой нэлээдгүй бас онцгой занг бол олон жилийн хугацаанд бол гаргаж ирсэн гэсэн гой мэдээллүүдийг бол Фергюсон ямарч байсан хэлсэн байгаа. За бүгдээрээ бас түр хамс хий. За энэ яаж хамс хийх вэ гэхээр Руд ван Нистелройн гайхалтай одоо Манчестер дүнгрүүлжсэн гайхалтай гоолуудыг иргэн нэг санан дурсчаад за тэгээд студидээ эргэж уулзаад яриандаа эргээд орё үзэгчтэй. Giggs, it's brilliant play from Manchester United. Van Nistelrooy rounds it off. Cole, Van Nistelrooy, he gets there. He's got Manchester United level, and it's a Premiership debut goal. Beckham. Oh, good run for Van Nistelrooy. Manchester United lead for the first time today. Neville. Cole's header. Van Nistelrooy turns. Van Nistelrooy scores. Sylvester forward from full-back. And Sylvester's cross. And Van Nistelrooy 3-3.
from nowhere to parity. Ryan Giggs stepping away from Hector. How many more is he going to go past? Van Nistelrooy! Ruud van Nistelrooy's first goal in Europe for Manchester United. Veron. Here goes Beckham again. It came off into Van Nistelrooy. Trying to run past Romero. Ruud van Nistelrooy. That's a brilliant, brilliant goal. Beckham skipping through. Giggs onto Veron. In towards Van Nistelrooy. Fabulous, fabulous finale. Beckham. Van Nistelrooy. Away they go again. Here comes Silvestre. Manchester United with more men forward than at any previous stage. Van Nistelrooy! That's what they wanted. Lucky bounce off Sanchez and Veron and Neville and Van Nistelrooy. They're smiling again. York. Van Nistelrooy is onside. Set their minds are going to enjoy tonight, and so is Ruud van Nistelrooy. Still goalless. Still Giggs. Van Nistelrooy! Oh, they deserve that. Scholes has started wide on the left-hand side. Van Nistelrooy has started with some space and an immediate chance and an immediate goal. 31 seconds. Watch out, they're coming. Hit by Butts, blocked by Williams, headed down by Keane. Van Nistelrooy, yes. Solskjaer down to Scholes. On towards Van Nistelrooy. His first hat-trick for Manchester United. I don't think it'll be his last. And back towards Van Nistelrooy! Brilliant second goal for Manchester United. Van Nistelrooy on for Giggs. Problem to Fulham here. Van Nistelrooy, big problems. It's 2-0 Manchester United. His run goes on. Silvestre. Van Nistelrooy. Newcastle, look and wonder. Beckham on the far side. Van Nistelrooy waits. Van Nistelrooy! Oh, yes, it's 2-2. Oh, Manchester United again coming from behind. The run. Oh, it's Van Nistelrooy again. Can you believe this? You've got to believe it. It's 3-2 Manchester United. Another fantastic comeback. Beckham. Van Nistelrooy, lovely ball. Gets it back from Scholes. Ruud van Nistelrooy. He's done it. That's the record. The last 9 times Ruud van Nistelrooy has donned the red of Manchester United, he has scored. This to make it 10 and break records. Game after game, goal after record-breaking goal for Ruud van Nistelrooy. Beckham, Giggs is away. And he go on himself, Ryan Giggs. He gives it to Van Nistelrooy, it is 4, he doesn't miss this time. Beckham. Van Nistelrooy marking his loose. This man, Van Nistelrooy, heavily odds on to score. It's 4, and it's beginning to look like a walkover. Intense concentration. A moment of great significance for Manchester United. Van Nistelrooy makes it 1-1. Oh, he's taken it into trouble, serious trouble, Solskjaer. Van Nistelrooy! He senses something might be there. Ruud van Nistelrooy, who equalised for the penalty spot in the last minute in Knock, makes it 4-1 for Manchester United. За үзэгчдээ Ruud van Nistelrooy гайхалтай гоолуудтай хамт байсанд баярлалаа. За хөлбөмбөгийн бестселлерийн төсвөрлөг мэдээж үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За өнөөдрийн дугаарын оролцогч бол мэдээж Ruud van Nistelrooy байгаа. За ингээд Ruud van Nistelrooy бол 2001-ээс 6 оны хооронд Манчестер Юнайтед бол маш олон тоглолтод оролцож, маш олон гоолыг оруулж байсан. Ийм бол амжилттай тоглож байсан. За тэгээд Ruud van Nistelrooy бол бас яг ганцаараа Манчестерыг бол 5 жилийн турш одоо чирж явсан гэхээс илүү ганцаараа бол товтлогч байгаагүй. За түүндээ бол Andy Cole, Dwight York, Solskjaer, за Sheringham, за Diego Forlan гэдэг дандаа одоо гой тоглогч нар бол хамт байсан. За тэгээд
энэ одоо тоглогчтойгоо, энэ довтлогчтойгоо хэрхэн ойлголцдог байв? Энэ хүмүүстэйгээ яаж одоо хамтарч тоглодог байв? Яаж ямар шухан ааш аршин гаргадаг байв? За энэ талаар Ерөөсөө Руд ван Нистелрой Манчестер Юнайтед дээр ирснээр олон довтлогч нарыг бол ерөөсөө золигт гаргах шаардлагатай болсон шүү дээ. Тэгэнгүүт чинь энэ дээрээс хамгийн эхлээд бол одоо Дуайт Йорк нь бол таарж байгаа. Дуайт Йорк бол одоо нас явчихсан байсан. Тэгээд Йоркийг бол одоо ерөөсөө сэлгээнд суулгаад Нистелройг Эндрю Коултай бол одоо тоглуулах гэхээр л Эндрю Коул нь бол одоо дургуйцаад байдаг байсан байгаа. Эндрю Коул Дуайт Йорк хоёр бол одоо 99 онд бол одоо үнэхээр одоо фантастический райский хөлбөмбөг гэж яриад байгаа байхгүй. Үнэхээр гайхамшигтай. Тэр хоёр бол нүдэн анаал тоглоход бол зүгээр биеиндээ өгж аваад голыг 50 гаруй голыг нэг жилийн дотор хоёулаа бол одоо оруулж өрөөд ингээд үнэхээр гайхамшигтай байсан. Эндрю Коул нь бол зүгээр яг нэг байрандаа бол байгаад байсан. Дуайт Йорк нь бол одоо жоохон харьцсан. Тэнгүүд оронд нь Нистелройг тавих гэхээр Энди Коул нь дургуйцаад өөрийгөө Коул бол ерөөсө дэлхийн номер 1 довтлогч надтай хэн ч энэ зэрэгцэхгүй гэсэн ийм бодолтой ийм юутай эртээ байсан гэж байгаа. Дэго Фарлан бол одоо бас нэгэн золиос нь бол одоо болсон. Дээр нь хажуугаар нь гэр бүл бол одоо Дэго Фарланд бол одоо нөлөөлсөн. Дэго Фарланы эгч нь бол одоо тэр Испанд ер нь бие муутай байсан. Дэго Фарланыг би одоогийн байдлаар бол одоо би тэр эгчтэй зориулсан тэр нэг хүмүүнлэгийн сан байгуулсан гэж бол одоо би уншсан. Тийм учраас тэр эгч нь бол тэгээд бие муутай байсан. Учраас Дэго Фарланыг бол одоо Испанд руу явуулахаас өөр аргагүй болсон. Ганц яваагүй үнэн нь бол одоо өнөөдрийн Кардиффын засгалжуулагч бол одоо сүүлширийн хувьд бол одоо ямар нэгэн ялан байхгүй. Сэлгээний сандал сууж л байна. Орог гэх юм бол ороод талбай дээр гарах сэлгээгээр гарч ирэх юм бол юу хийхээ мэддэг. Энэ ч утгаараа бол одоо үнэхээр гайхамшигтай. Тэр 99 оны финал дээр бол одоо сэлгээгээр орж ирэл сүүлшир бол одоо голоо хийчихэл тэгэл одоо байж байгаа. Толгой гэж бол одоо компьютераар одоо өрөөний хэн хоёрыг бол одоо голдог. Роналдо Роналдо өрөөний хоёрыг голдог. А нөгөөдөл нь бол тэгэл ерөөсөө аргагүй ирэх нь одоо Нистелройг тоглуулахын тулд бол одоо ерөөсөө Ферги бол одоо яалчгүй нөгөө хэдээс нь ангиж ирхээс өөр бол одоо аргагүй болсон гэж байгаа. За тэгээд энэ ангиж ирсэн байдал тэр Энди Коул нь бол одоо хаашаа явчих вэ гэх юм бол одоо Блекверн лөө бол одоо яваад өгсөн байж байгаа. Сүүлшир нь бол одоо ингээд үлдээд тэгэл ингээд өөрийн ингээд зөнгөөр нь тавиад авах тусмал одоо тэгэл ерөөсөө манай яахны яриагаар бол одоо сайхан давраал ерөөсөө улам л их эрх дарах идэх гээл улам л өөрийнхөө нэр хүндийг өсгөх гээл Нистелройгийн ганц зан чанар нь бол одоо айгүй тийм хувээ хичээсэн жаадны гэж орсон амбицтай тэгэл ерөөсөө тэр Манчестер Юнайтедийн хожигдох нэг сонирн биш тэр цэнгэлд хүрээлэнгийн цахилгаан самбар дээр л Нистелрой гэсэн нэр гарч ирэл гол хийсэн л байвал өөрөө л хийж ивэл одоо ерөөсө болоод өөр тэгэхээр л одоо ерөөсө бөмбөг авсан айгаал бушг баг Нистелройд өгөхгүй бол тэгэл дараа нь хувцсолих өргөнд ороод асуудал үүсдэг бэлтгэл дээр маргааш нөгөөдөр нь амар заяа үзүүлдэггүй дарамтлал ингээл байдаг байсан байж бол одоо харах гэдэг юм. За тэгээд яг одоо үннийг хэлэхэд бол Руд ван Нистелрой олон довтлогчтой хамт байсан. Тэгээд хамгийн сайн нь байгаа гэсэн тий. Хамгийн сайн одоо ганц авахрам нь бол ерөөсөө байх ёстой газараа байж байдаг, хийх ёстой голыг хийдэг, үүргээ онц дүнтэй гүйцэтгэдэг болохоор одоо үнэхээр чадж байгаа юм харах алга байна шүү дээ. Тэгэхээр Верги бол одоо хөлдөн суугаал тэгээд аргалаад байж хаас л өөр бол одоо арга байхгүй байсан байна. За тэгээд Руд ван Нистелрой бол одоо аваргуудын лигт нийтдээ 56 голыг оруулснараа аваргуудын лигт бол 4-р байранд бичигддэг байгаа. Мэдээж бол Раул Гонсалес 1-р байранд ордог байгаа. За Месси, Роналдо хоёр бол Шевченко болон Руд ван Нистелрой нарыг гүйцээд дээр нь бол гараад ирсэн ийм үзүүлэлттэй байгаа. За тэгээд одоо Манчестерт бол ирсэн түүхэн Руд ван Нистелройг сабит хоёр ярьлаа. Багийн уур амьсгал яаж эвддэг байсан, Манчестерт ямар гайхалтай он жилүүдийг өнгөрүүлдэг байсныг нь бол та бүхэнд ярьж өглөө. Одоо харин Руд ван Нистелрой Манчестероос яагаад явах болсон шалтгаан. За тэгээд нэг цомын тэмцээний нэг яриа хөөрөө байгаа тий. Цомын тэмцээн. Ерөөсөө Манчестер Юнайтед бол одоо жил бидний мэдхээр бол 4 тэмцээнд оролцож байгаа шүү дээ тийм ээ. Аваргуудын лиг, Английн аварга, Английн цом, Английн лигийн цом гэдэг. Тэр лигийн цом гэдэг нэг 4-р зиндааны тоглолт тэмцээнд нь бол ерөөсөө дандаа сэлгээнийхэн тоглолдог гэдгийг манай үзэгчид бол одоо бараг мэдж байгаа. Тэгсэн сэлгээнд нь сууж исэн тэр би бас хэлхээ марч тэр нөгөө энэ Сансар HD спортын багц сувгийг танилцуулж байна. SBS Prime, SBS 2, SBS 3 дэлхийн шилдэг Английн Премьер Лиг болон аваргуудын лигийг албан ёсны онцгой эрхтэйгээр мөн тулааны ертөнцийн оргил UFC-гийн гайхалтай мөчүүд. SBS World спортын шин содон мэдээ сонирхолтой баримтат кинонуудыг 24 цагийн турш
SBS зөвхөн сансар HD DD Sky-аар захиад гарч байна. SBS HD Монголын тэргүүлэх спортын сувг. Луис Са гэдэг Францын довтлогч тэр нь бол ер нь хин Ферги бол аюул ам сайтай байлээ. Тэр номын уншиж яхад бол Луис Са ерөөсөө тэгэл тэр лигийн цом эхлэлтэл тоглосоор байгаа л багаж хэрэгсээр байгаа л голыг хийсээр байгаа л финалийн тоглолтын дээр бол одоо хүрээд ирсэн. Тэгсэн чинь финалийн тоглолтын дээр нөгөө Нистлрой чи би тоглоно гэж өвчгнөөд. Гэхдээ чи уучлаарай чи тэр аврагуудын лиг мигдэл тоглолт юу яриад байгаа юм бэ энэ чинь. Би Луис Сад энэ тэмцээний чинь баг одоо эрхийг өгсөн байж байгаа. Би Саг өчнөө баг жил шахуу тоглуулж финал дээр ирэнгүү чамайг тоглуулаад зогсож идэг одоо би ер нь ямар учиртай хүн бол таарах байна гэдэг. Тэгээ янз бүр болоод уруугнаад харна. За нэг хэдэн минут чамайг бол одоо тоглуулъя тоо гэд хэлсэн юм байл. Тэгээ тоглолцоохоо явагдаж ин нэг сэлгээ оруулчих гин сэлгээгээр Рудон Нистлрой орохгүй л тэгээд тэр хажуунаас муухай сайхан хараал байгаад байсан юм байлгүй бодвол тэгэнгүүт яг тэр жил Неманя Видич Патрис Евра хоёрыг худалдаад авсан байсан. Ферги тэгээ бодонгуудаа за ерөөсөө өнөөдөр энэ хоёр шин сэргээ оруулаад сэлгээгээр цаг дуусгахын даваан дээр оруулаад сайхан тэр цом момын ялалтын баяр тэмдэглээ тэр шампансгийн тэр уугаад бас нэг ингээд нэг агуу вагд ирснээ мэдрэг. Тэгэд нөгөө хоёроо чинь сэлгээгээр оруулаад тавьчихсан чил байхгүй тэр сэлгээний тэр нөгөө акулууд сэлгээнд сууж байгаа ш тэргүү ганцаарангийн ямар сэлгээнд суулгацсан биш. Тэгсэн жил нөгөө тул дундаас чинь зүгээр тэгэл хоош ч юм уу энэ гал ерөөсөө орилоо олд чинь ерөөсөө тэгэл одоо монголчууд бол нэг тэгжил орилдог штэ чи яаж наваа чина гэл ингэдэг тэгэл хажуудлынх нь улсууд болоо гэл тэгэхэд бол Ферги бол зүгээр төрлөө харалгүйгээр талбай руу хараад сууж явахдаа бол за ингээд Нистлрой утгаарийн нөгөө битхорийн зам зүүнний үзүр шиг л нарийн салхан нөхөждөө гэдэг. Тэрийг бол ерөөсөө яг гүннээ ерөөсөө найдвартайгаар за явуулнаа чамайг. Чамайг явуулахад одоо харин нэг учиртай. Одоо тэгж чамайг хямдхан явуулахгүй. Тэр Реал Мадрид руу чинь үнтэй зарна. Тэг шиг явуулнаа гэдэг. Явуулаад тэгээд ерөөсөө яг энэ Нистлрой энэ дангаараа Фергигийн номон дээр ингэж бүлэг болж орж ирдгийн учир нь бол одоо ерөөсөө хамгийн гол нь уучлал гуйсан тамирчдын жагсаалтанд бол одоо Нистлрой байж орж ирсэн тийм 2010 оны Оскар Ферги гэртээ их нэртэйгээ байжсэн чинь утсан дээр нь мессеж ирсэн. Мессежээ гаргаж ирээд уншсан чинь хэрвээ та намайг санаж байгаа бол би тантай нэг утсаар ярьчмаар байх юм Рудон Нистлрой гэж. Тэгэнгүүт Ферги их нэртэй хэлж байгаа нэг л дээ. Энэ Нистлройгоос мессеж ирж явах чи яаж байгаа юм бол гэсэн чи хүү цаад ч нараа буцаж ирэх гэж байгаа юм биш үстэй гэдэг. Одоо гэр бүлийнх нь хүртэл 8 эслэгийн цонх явуулахаар нэгж байгааг мэдэж шít. Тэгэнгүүт юу гэж ирдэг энэ ямар нүрээрээ ирдэг юм баахан галзуурч хагаад явчаа тэгээд тэгэнгүүтээ за яг залгуул би ярий гэд буцаага мессеж өчөө явуулчихсан. Тэгсэн чинь Нистлрой залгангуудаа би бол одоо үнэхээр олон газраар явлаа, олон багт очлоо, олон бэртлэг имтэл авлаа, олон чигөөл орууллаа. Одоо тэгээд ер нь ингээд бодоод байхад би танд их муухай зан гаргаж ижээ. Олд Траффорд зингэлд хүрээлэнд өнгөрүүлсэн хэдэн жилд ер нь миний гаргаж ирсэн муухай занг та уучлаач ээ. Би танаас энэ уучлалыг гуйх өнөөдөр мөн гэж одоо бодоод би ер нь энэ уучлалыг гуйхгүй бол одоо болох юм байлаа. Та намайг уучлаарай. Би бас ёс бус авирлж ийснийг минь уучлаарай. Гэж ингэж уучлалт гуйсан. Рудон Нистлрой бол үнэхээр одоо гайхамшигтай Манчестер Юнайтедийн үнэхээр өстой
домог болсон довтлогч нарын нэг мөн үү гэвэл мөнөөсөө мөн гэж бичсэн байлээ. Тэгээ би зүгээр өчигдөр ороо нэг дэмий юм уншаа байжсэн чинь Алан Ширер 260 гол хийсэн байт юм байна. Премьер лиг. Нистлрой хэдийг хийсэн байгаа гинэ. 220 тоглолтод 150 гол. 150 гол. Хоох энэ Алан Ширер шиг 10 хэдэн жил тоглолцсон бол ер нь сүүдийн хийх нэ. Тэглгүй ах. Яг үнэ. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигтай тоглогч. Яахаар байхгүй зүгээр тэгээ ерөнхийдөө төгсгөлд нь бол одоо тэгээд хэлэхэд бол Нистлрой бол одоо үнэхээр намайг тайлбарлагч болж явах үед бол одоо жинхэнэ миний тайлбарыг чимдэг гайхамшигтай довтлогч нарын нэг бол одоо байсан. Би бол одоо тэр үед чинь нэг аваргуудын лигийн топ 3 довтлогчийн нэг голын машин Рудван Нистлрой энтер гэдэг байсан чи одоо яагаад 5 дугаар байр руу яваа орчоо да нөгөөх маань одоо тэгээд нөгөө супер хоёр хүн Роналдо Месси хоёр тэр үед сураггүй байсан. Тийм сураггүй байсан. Сураггүй байсан. Одоо тэгээд 90 цент хүрч ямар ч байсан Нистлройг бол даваад гараад ирсэн байгаа. Энэ бол Нистлройгийн тухай бол одоо нэрэ миний Фергигийн номон дээрээс уншсан хамгийн амттай бүлгүүдийн нэг бол нэрэ яагаад байхгүй Нистлрой. Ферги бол би Нистлрой шиг үнэхээр гоолоор өлсөд цангасан ийм гоолын шуналтай ийм довтлогчийг би бол үзээгүй л гэсэн байна лээ. Би бол одоо тэр Жадны гэдэг үгийг тэгжил орчуулмаар санагтаад байгаа. Зүгээр зарим нь амиа ээчээсэн яасан хийсэн ч юм уу тэгвэл тэгнэ л үз. Нэр Нистлрой бол ерөөсө заавал хийж ид. Жишээ нь одоо тэр 2008 оны Европын аварга дээр Орос Галланд хоёр хэсгээсээ гарч ирээ плей-оффод үзэгдэл одоо Орос хожиж явахад Нистлрой тоогт зөвлөл хийж байгаа шүү дээ. Цаг дуусч яхад тэгээд яг тэр нэг байх ёстой газар гэж нэг байдаг да. Тэнд бол ерөөсө бүр залттай. За ингээд мэдээж Рудван Нистлройн бол яриануд бол энэ хүрээд ерөнхийдөө өндөрлөж байна. 1976 оны 7 сарын 1-нд төрж байсан Голланд залуу хөлбөмбөгчнийхөө карьерт бол маш олон багуудаар явж байсан. Ерөнхийдөө бол түүний карьерийг сонирхох юм бол 3 тоглолтод 2 гол оруулж ирсэн юм дундаж үзүүлэлттэй. За ингээд бодохоор бол ямар агуу довтлогч байсан бэ гэдг нь манай үзэгчдээс ойлгогдох бах. За ингээд манай нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөх шатанд орж байна. За мэдээж уламжлалт ёсороо болж байхтайгаа дараагийн дугаараар ямар сэдвээр ярилцмаар байна. Хэний тухай ярил зүгээр вэ гэдгийг ярилцчаа. Тэгээд нэвтрүүлгээ жаргая. Ер нь Манчестер Юнайтедийн одоо энэ он цаг үеийн энэ түүхэн товчооны талаар бол одоо бид нар ярьж гин гэж бол одоо би бол ойлгож байгаа. Ферги бол одоо өөрөө яг энэ тухайгаа дистраалд бичсэн байдаг. Дараа нь бол одоо ер нь тэгээд бас нэг тэр Ферги чинь бас нэг дуртай болгоноо худалдаж авч бол нэг чадаагүй. Бас нэг тийм сонин нэдэн хөлбөмбөгчд бол байгаа шүү дээ. Челсигийн зоолоогоос ахуулаад. Тэгээд заримдаа нэг бүр их ихтгэл найдвар төрүүлээд хаваад ирсэн нь бол одоо тэгээд нэг тийм олигтой болж өгч чадлагүй буцаагаад зарсан энэ төр байж байгаа. Тэгэхээр ер нь бараг тэгээд нэг тийм шилжилт хөдөлгөөний талаар юм чинь тэгээд нөгөө их цэвэрлэгээнийхэн талаар бас нэг тийм хин ирээд эдээшиж чадаагүй явцсан хэнийг авч чадаагүй яагаад ингэсэн энэ гэдгийг ярьчаад тэр номон дээр бол одоо бас юу гэж байгааг нь бас нэг тийм дараагийн нэг нэвтрүүлгээр бол одоо ярьчвал бол одоо зүгээр болов гэж надад бодогдож байна л та. За тэгье. За ингээд үзэгчтэй хандаж хэлэх төлөмгийн бестселлер нэвтрүүлэг та бүхэндээ үргэлжлэн өрөөд ямар ч байсан өнөөдөр 5 дахь дугаараа үзүүлээд энд хүрээд бол нарман жаргах гэж байна. За ингээд бидний нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.